сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд хэл мэдээллийн суурь боловсролын цуврал хичээлүүдийг хүргээн. Одоо би та бүхэндээ хэвлэл мэдээллийн суурь боловсролын 5 4 мэдээ хичээлийг орох болно. За эхлээд бүгдээрээ хичээлийнхээ агуулгатай танилцъя. За хамгийн ихэнд хичээлийнхээ зорилготой танилцсан. За цаашлаад хэвлэл мэдээллийн суурь боловсролын 5 4 гэж юу вэ? За энэ дээр нэг жижигхэн жишээ кейстэй танилцах байгаа. За хамгийн сүүлд нь хэвлэл мэдээллийн суурь боловсролын 5 4-ийн ач холбогдлын тухай бүгдээрээ үзнэ. За хичээлийн эхний зорилго маань хэвлэл мэдээллийн суурь боловсролын 5 4-ийн тухай үндсэн ойлголттой болох. За цаашлаад мэдээлэлтэй, хариуцлагатай хэвлэл мэдээллийн хэрэглээ үйлдвэрлэлийг дэмжихэд эдгээр дүрмүүдийн ач холбогдлын тухай бүгдээрээ ойлгох нэ. За эхлээд 5 4-тэйгээ танилцгаасаа өмнө бүгдээрээ хэвлэл мэдээллийн суурь боловсролын 5 4-ийн үндсэн үүсэл гарлын тухай товч танилцгаая. За хэвлэл мэдээллийн суурь боловсролыг бол ерөнхийдөө хүний эрхийг хэрэгжүүлэх үндэс суурь, хүний эрхийн хэлхээ холбоо гэж үздэг. За энэ ч утгаараа ЮНЕСКО-гоос энэ 5 4-ийг санал болгодог. За яагаад хүний эрхийн хэлхээ холбоо, хүний эрхийн хэрэгжүүлэх үндэс суурь гэж үздэг вэ гэхээр за энэ мэдээлгүйгээр бол бидний яг тэр үндсэн суурь эрхүүдийг бол хэрэгжүүлэх боломжгүй байдаг. За жишээлх юм бол бидний сурч боловсрох эрх байна. За эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, шүтэх, эс шүтэх, үдэл бодлоод чөлөөтэй илэрхийлэх гээд за эдгээр эрхүүдийг бол үндсэн хуулинд баталгаажуулж өгсөн байдаг. За тэгвэл сүүлийн үед буюу за энэ дижитал 90-100 ирсэндээ холбогдуулан цахим орчинд бол маш олон төрлийн мэдээллийн урсгал, мэдээллийн их сурвалжууд бий болсон. За үүнийгээ дагаад худал ташаа мэдээлэл бол маш ихээр гарч ирэх дамгайлах болсон. За эдгээр худал ташаа мэдээллийг ялгаж салгахын тулд яг энэ хэвлэл мэдээллийн суурь боловсролын тэр үндсэн ур чадрууд бол тусалдаг. За энэ утгаараа бол хэвлэл мэдээллийн суурь боловсролыг хүний эрхийг хэрэгжүүлэх үндэс суурь гэж үзээд байгаамаа. За тэгээд энэ дүрмийг бол 1931 онд Ранганатан гэдэг хүний номын сангийн шинжилгээ ухааны 5 хуульд бол суурилж, үндэслэж тодорхойлсон байдаг. За яг тодорхойлж гаргаж ирсэн хүмүүс нь болохоор Элтон Гризл, Жактер Сингс гэдэг хоёр хүн бол яг энэ 5 4-ийг тодорхойлж гаргаж ирсэн. За тэгэхээр ерөнхийдөө энэ хэвлэл мэдээллийн суурь боловсролын 5 4-ийн гол зорилго нь оролцогч талуудыг чиглүүлэх зорилготой. За өөрөөр хэлэх юм бол хэвлэл мэдээллийн суурь боловсролыг суралцж байгаа тэдгээр хүмүүсийг бол чиглүүлэх юм зорилготой байх нь. За тэгээд сая дурдсанчлан энэ номын сангийн шинжилгээ ухааны 5 хуулийн тухай бүгдээрээ товчхон энэ хэсэгтээ үзье. За энэ Ранганатан гээд энэ хүн нь болохоор энтгийн номын санч математикч хүн байгаа. За 1892 оноос 1972 оны хооронд амьдарч исэн. За яг энэ номын сангийн шинжилгээ ухааны 5 хуулийн хамгийн эхний хууль нь болохоор номыг уншихад зориулсан байдаг гэж байгаа. За энэ хуулийн гол агуулга нь номын сан бол өөрөө зөвхөн номыг хадгалахад зориулсан тийм газар биш юм аа. Энэ нь яг тэр хэрэглэгчдийг, уншигчдын тэр номоо уншихад нь хүртээмжтэй байдлаар зохицуулах ёстой ийм газар гэсэн агуулгатай. За хоёр дахь хууль нь болохоор уншигч бүр өөрсдөө ном юм гэж байгаа. За энэ хууль нь болохоор уншигчдын тэр олон талт хэрэгцээг бол номын сан хангах хэрэгтэй гэсэн юм ерөнхий агуулгатай. За гурав дахь хууль нь ном бүр өөрсдөө уншигчтай. За энэ нь болохоор тэр номын санд байгаа ном бүхэн бүгдээрээ өөрсдийн гэсэн боломжит уншигчтай байдаг. За тийм учраас номын санд хэдгээр уншигчдад зориулаад тэр хэрэгцээтэй номоо олж авч уншихтан зориулаад каталог бий болгох гэдэг юм уу, ангиллал бий болгох зэргээр ийм номын санг бол системтэйгээр зохион байгуулах хэрэгтэй гэсэн ийм агуулгатай. За дөрөвдүгээрт нь уншигчийн цагийг хэмнээрээ. За энэ нь болохоор номын сан бол яг тэр уншигчдын номоо хэрэгцээтэй номоо олж авч уншихад бүхий л байдлаар
ая тухтай, тавтай тэр орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. За жишээлбэл одоо тухайн номын санд байгаа номнуудыг лог дараалтайгаар тавьдаг ч юм уу. Яг тэр уншигчдад айлуулах ая тухтай, тавтай хэрэгцээтэй номоо олж уншихад нь туслах байдлаар системтэйгээр зохион байгуулах хэрэгтэй. За хамгийн сүүлийнх нь болохоор номын сан бол үсэн нэмэгдэж буй организм юм а гэж байгаа. За энэ хуулийн гол агуулга нь болохоор бидний өнөөгийн нийгэм бол одоо тасралтгүй өөрчлөгдөж өсөн дэвжиж байгаа. За ялангуяа мэдээлэл технологийн хөгжлөнтэй. За энэ хөгжилтэд зэрэгцээд номын сан ч гэсэн энэхүү хувьсан өөрчлөлт хөгжилд дасан зохицож өөрсдөө байнгын тасралтгүйгээр хөгжиж явах хэрэгтэй гэсэн юм ерөнхий агуулгатай ийм 5 хууль байгаа. За тэгээд энэ 5 хууль нь болохоор яг энэ номын сангийн шинжлэх ухааны философийн яг үндэс суурь нь болж өгч байдаг. За тэр ч утгаараа яг энэ хэвлэл мэдээллийн суурь боловсролын 5 дүрм нь өөрөө яг энэ мэдээллийн суурь боловсролын одоо яг философийн тэг үндэс суурь нь болж байгаа гэсэн үг. За ингээд бүгдээрээ хэвлэл мэдээллийн суурь боловсролын 5 дүрмтэйгээ илүү дэлгэрэнгүй танилцгаая. За нэгдүгээр дүрм. За нэгдүгээр дүрм нь болохоор хэвлэл мэдээллийг ухаалгаар ашиглах нь гэж байгаа. За энэ дүрм нь яг ямар учиртай вэ гэхээр аливаа мэдээллийн их сурвалжийг бол шүүмжилт хандлагаар бид нар ашиглах хэрэгтэй. За өнөөдөр бидний эргэн тойронд бол маш олон төрлийн мэдээллүүд байна. Эдгээр мэдээллүүдийг бид нар хүлээн авахдаа агуулгад нь задлан шинжилээд тэгээд хамгийн үнэн зөв шударга мэдээллийг олж ирж хайх тийм ирмэлцэлтэй байх хэрэгтэй. За үүнээс гадна бид нар бол өдөр тутамдаа маш олон төрлийн их сурвалжаас мэдээлэл авч байгаа. За жишээ нь номын сангаас байж болж байна, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс мэдээлэл авч байгаа. За мөн интернетээс мэдээлэл авч байгаа. За эдгээр бүхий л их сурвалжийг ижил төвшөнд шүүн тунгаах байдлаар тухайн их сурвалжуудаас мэдээлэл авах хэрэгтэй. За нэг нь арай давуу хэрэгтэй, нөгөөх нь арай хойшооч гэдэг юм уу. Ингэж ялгаж цалгалгүйгээр яг л ижил төвшөнд шүүн тунгаах байдлаар хангах хэрэгтэй. За хоёрдугаар дүрм нь болохоор иргэний үүрэг ба мэдээллийг бүтээх нь гэж байгаа. За энэ дүрм нь болохоор иргэн бүр мэдлэг мэдээллийг бүтээгч мөн за хүн бүр мэдлэг мэдээллийг олж авах, за тэр олж авсан мэдээлэл дээр үндэслээд өөрийгөө илэрхийлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байдаг. За үүнээс гадна үүнийг хэрэгжүүлэхийн тулд хүн бүр мэдээллийн хэрэгсэлд хандахдаа тэгш оролцоотой байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эрэгтэй эмэгтэй гэж ялгалгүйгээр бүгдээрээ мэдээллийн хэрэгсэлд хандахдаа тэгш оролцоотойгоор мэдээлэлд хандах нь байх нь. За 3 дугаар дүрм. За энэ нь болохоор мэдээллийн гажуудал ба төвийг тэгсэн байдал гэсэн дүрм байгаа. За энэ нь болохоор бидний өдөр тутамдаа авж байгаа тэдгээр бүхий л мэдлэг мэдээллүүд бол үргэлж төвийг цагсан хараат бус шудраг байдаггүй. За үүнийг бол нийт хүмүүс маань бол маш сайн анхаарч энэ дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. За үүнээс гадна бид нар өөрсдөө ямар нэгэн мэдээллийг хүлээж авахдаа зөвхөн одоо өөрийнхөө хүлээн зөвшөөрч буй тэр байр сууриас хандхыг бол ирмэлзээд одоо тэр талаасаа ямар нэгэн мэдээлэлд хандаад байдаг. За тийм учраас энэ дээр бид нар одоо хүлээж авч байгаа мэдээлэл дээрээ за цаашлаад хүлээж авсан мэдээллээ түгээх тал дээрээ ч гэсэн бүгдээрээ өөрсдөө бол энэ дээр маш хүнжилтэйгээр хандах хэрэгтэй. За дөрөвдүгээр дүрм нь болохоор мэдээлэл авах эрх гэж байгаа. За иргэн бүр шинэ мэдлэг мэдээллийг бол хүлээн авч ойлгох, бусдад харилцах боломжтой байхыг хүсдэг. За гэхдээ энэ хүслээ тэр болгон илэрхийлдэггүй байж болно. За тэглээгээд хүмүүсийн энэ эрхийг бол зөрчиж болохгүй, энэ эрхийг хүндэх хэрэгтэй. За ялангуяа сүүлийн үед бол бид нар бол цахим орчинд бие биентэйгээ харилцах, хандах, ямар нэгэн мэдээлэл солилцох энэ байдал бол маш өргөжинд хэлж байгаа учраас яг энэ үндсэн хуулиараа олгогдсон мэдээлэл авах эрхийг бол зөрчихгүй байх хэрэгтэй. За дэлхийн маш олон орнууд засгийн газрууд бол яг энэ мэдээлэл авах эрхийг өөрсдийнхөө үндсэн хуулиндаа бүр баталгаажуулаад хуульчлаад өгч гисэн байдаг.
За хамгийн сүүлийн дөрөв нь болохоор хэвлэл мэдээллийн суурь боловсрал нь өөрөө динамик процесс юм а гэж байгаа. За яг энэ хэвлэл мэдээллийн суурь боловсрал нь бол өөрөө байнгын юм суралцах үйл явц байдаг. За судлаачид бол хэвлэл мэдээллийн суурь боловсралыг хүүхдийн одоо сургуулийн өмнөх боловсралаас эхлээд олгох хэрэгтэй гэж үздэг. За яагаад тэгэхээр одоо бидний өдөр тутамд бол мэдээлэл хаа сайгүй байгаа. Одоо ямар ч цаг үед бол мэдээлэл байдаг. За бид нэр анх бүр ухаан урах цагаас эхлээл янз бүрийн мэдээллүүдийг хүлээн авч эхэлдэг шүү дээ. Тэгэхээр яг энэ мэдээллийн орчин нөхцөл хүмүүс мэдээлэлтэй зөв харьцах, за тухайн мэдээллийг шүүмжлэлтэйгээр хүлээж авах тэр чадварт суралцахад бол яг энэ хэвлэл мэдээллийн суурь боловсрол өөрөө тусалдаг. За энэ нь өөрөө маш олон төрлийн мэдлэг чадварыг багтаасан ойлголт. За түрүүнд дурдсан те шүүмжил сэтгэлгээгээр хандах байна, мэдээлэл олж авах эрх байна, мэдээлэлд оролцох эрх зэрэг маш олон төрлийн мэдлэг чадварыг бол яг энэ хэвлэл мэдээллийн суурь боловсрал гэдэг ойлголтод бол багтааж авч үзэж байгаа. За тэр ч утгаараа бол хэвлэл мэдээллийн суурь боловсрал нь бол өөрөө хэд хэдэн ийм чадахуй нийлэмж бөгөөд энэ нь бол яг хүний үндсэн хэрэгцээ мөн гэж үзээд байгаа. За яагаад тэгэхээр бид нар бол яг энэ хэвлэл мэдээллийн суурь боловсролыг зөвхөн нэг өдрийн дотор сурчих боломжгүй. Энэ нь бол бүр ингээд насан туршдаа юм суралцах үйл явц. За энэ ч утгаараа яг энэ хэвлэл мэдээллийн суурь боловсролыг бол динамик процесс гэж нэрлэдэг байгаа. За цаашлаад бүгдээрээ нэг жижигхэн жишээ кейстэй танилцъя. За энэ болохоор яг ковидын үед гарсан ийм жижиг кейс байгаа. За Disney World алкогол хэрэглэх насыг 18 болгон бууруулах гэж байна гэсэн ийм гарч ихтэй ийм TikTok видео 2022 оны 8 сарын 20-нд ингээд цацагдсан байгаа. За энэ яг гол агуулга нь болохоор Disney World компани яг тэр Флорида мужийн шүүхтэй заргалдаж байгаа бөгөөд 18 ба түүнээс дээш насны хүн бүр Disney World-д арх хэрглэж болох тухай юм ерөнхий агуулгатай юм TikTok видео бичлэг байгаа. За энэ бичлэгийг бол цацснаас хойш 2 өдрийн дотор сая хүмүүс үзсэн. Маш олон мянган комментүүдийг, сэтгэлдлүүдийг бичсэн, маш олон хүмүүс шеэрлсэн, хуваалцсан иймэрхүү байдалтай байсан. За яг энэ мэдээллийг ингээд цацгдсны дараагаар нэг ABC телевизээс энэ мэдээг бас цацсан байгаа телевизээр. За ингэхдээ болохоор яг энэ ABC телевизийн Fact or Fiction гэдэг юм булан байгаа. За энэ булан нь болохоор баримтгүй эсвэл зохиомжтой зөвлөгөө гэсэн юм булан. За энэ булангаар бол яг энэ Disney World арх согтууруулах ундаа хэрэглэх насыг 18 болгон бууруулах уу гэсэн яг энэ TikTok контентыг бол fiction буюу одоо зохиомжтой зүйлээ гэж олон нийтэд зарласан. За тэгээ яг энэ мэдээллийн их сурвалж руу н ороод үзсэн чинь за энэ нь өөрөө болохоор яг энэ Mousetrap News гэдэг нэртэй юм блогноос үүсэлтэй мэдээлэл байсан. За яг тэр TikTok-ыг цацсан аккаунт хаяг нь болохоор бас яг Mousetrap News гэсэн юм ижил нэртэй TikTok аккаунт байсан. За яг энэ блог руу ороод үзэх юм бол яг өөрсдийгөө танилцуулах хэсэг дээрээ за энэ нь бол яг ийм хошгинсон маягийн за тэгээд ерөөдөө бол Disney World-ийн тухай худал ташаа ийм худлаа мэдээллүүдийг бичдэг ийм блог байгаа. За энийг бол өөрсдөө ингээд ил тодор биччихсэн байсан. За тэгээд иймэрхүү мэдээллүүд бол бидний эргэн тойронд өдөр тутамд бол маш ихээр тохиолддог. За энэ болгон дээр хүмүүс бол түрүүний дурдсанчлан яг энэ хэвлэл мэдээллийн суурь боловсролын энэ 5 дүрмийг бол маш сайн санаж мэдээлэлд шүүмжлэлтэйгээр хандж явах хэрэгтэй. За жишээ нь л гэхэд яг энэ Mousetrap News гэж хайгаад ороход бол яг энэ уг их сурвалж нь юм худал мэдээлэл түгээдэг гэд байж байгаа. За эсвэл fact checking буюу баримтыг нэгтлэн шалгах тийм сайтуудаар бас одоо иймэрхүү төрлийн эргэлзээтэй дуулан шүүгэн тарьсан мэдээллүүдийг бас шалгах боломжтой байдаг.
За үүнээс гадна хүмүүс иймэрхүү төрлийн мэдээллийг ингээд бусдтай хуваалцахдаа өөрсдөө бас яг энэ мэдээлэл үнэн зөв үү гэдэг дээр маш сайн анхаарах хэрэгтэй. За тэгвэл яг энэ хэвлэл мэдээллийн суурь боловсролын энэ 5 дүрмийг хэрэгжүүлэхэд за яг юун дээр маш сайн анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг тухай бүгдээрээ одоо авч үзье. За хамгийн нэгдүгээр их сурвалж. Тэгээ бид нар ямар нэгэн мэдээллийг авахдаа, ямар нэгэн агуулгын контентийг хүлээж авахдаа яг энэ мэдээллийн их сурвалж нь юу вэ гэдгийг өөрсдөө асууж үзэх хэрэгтэй. За үүнээс гадна яг энэ мэдээллийн зохиогч нь хэн бэ? Энэ мэдээллийг зохиосон тэр хүн мэргэжлийн ур чадвартай хүн мөн үү гэдэг дээр бас маш сайн анхаарах хэрэгтэй. За 3 дугаарт нь агуулга. За агуулга мэдээж маш чухал. За яг энэ мэдээллийн агуулга нь тэнцвэртэй байж чадчихэв үү? Яг энэ мэдээллээр яг ямар зорилгоор энэ мэдээллийг тараасан бэ гэх мэт эдгээр асуултуудыг бол өөрсдөөсөө асуух хэрэгтэй. За 4-дүгээрт нь мэдээллийн хүрээ гэж байгаа. За энэ мэдээлэл яг хизээ цацагдсан мэдээлэл вэ? За энэ мэдээллийг цацагдахад ямар нэгэн онцгой нөхцөл байдал нөлөөсөн үү гэдгийг анхаарч үзэх. За хамгийн сүүлд нь тухайн мэдээллийн зорилго. Яг энэ мэдээллийг бүтээсэн хүн ямар зорилгоор энэ мэдээллийг олон нийтэд цацсан бэ? Ятхан үнэмшүүлэх зорилго байсан уу? Эсвэл одоо зөвхөн entertaining буюу хөгжөөх зорилготой байсан уу? Эсвэл энэний цаана ямар нэгэн далд ийм зорилго утга агуулга байна уу гэдгийг маш сайн анхаарч ямар нэгэн мэдээллийг хүлээж авахдаа эдгээр 5 хүчин зүйлийг харгалзаж үзэх нь бол маш чухал ах нэ. За ингээд бүгдээрээ өнөөдөр үзсэнчлэн яг энэ хэвлэл мэдээллийн суурь боловсролын 5 дүрм нь өөрөө маш чухал ач холбогдолтой бидний өдөр тутамдаа мэдээлэл хүлээж авах. За энэ хэвлэл мэдээллийн суурь боловсролыг эзэмших олж авахуд бол яг үндэс суурь нь болж өгдөг. За яг энэ 5 дүрмийг хэрэглэснээр хувь хүмүүс өөр таарсан мэдээллийн итгэл үнэмшилтэй байдал, найдвартай байдал, хамааралтай байдлыг илүү сайн үнэлж эцсийн одоо дүндээ тэдгэрийг мэдээлэлтэй шийдвэр дүнэлт гаргахтаа бол ашиглах юм бүрэн дүрэн боломжтой байдаг. За тэгээд өнөөдрийн хичээлээр бүгдээрээ энэ 5 дүрмийг маш дэлгэрэнгүй тус бүрчлэн авч үзлээ. За энэ 5 дүрмэн дээр дурддагсан тэдгээр эрхүүд, ур чадваруудыг та бүхэн өөрсдөө амьдралдаа цаашдаа хэрэглэж, за яг түрүүнд дурдсанчлан яг энэ 5 дүрмийг хэрэгжүүлэхэд анхаарах хүчин зүйлийг маш сайн анхаарч явна гэж найдаж байна. За ингээд өнөөдрийн хичээлд анхаарлаа хандуулсан танд маш их баярлалаа.